Юу цаас хажуулаад аваад тэхүү. Цаас хажуулаад аваа. Тэгээ хожигдсан. Цаас гэдэг юм уу? Цаас хажуулаад аваа. Дав хажуулаад аваа. Рональдо хал мессиг мэдэн бий. Ёо. Ваа. Үгүй юу. Ингэж авах хэрэгтэй шүү дээ. За өнөөдөр болохоор манай Монголын мэрэгжлийн хөл бөмбөгийн тамирчин эгчнтэйгээ хамт уулзаад ер нь хамгийн түрүүнд хөл бөмбөг юу вэ? Тэгээд хамгийн гол техникийн надад гоё заах байгаа. Тэгээд энэ болохоор яг анхлан суралцж байгаа хүмүүст ер нь хөл бөмбөг сонирхдаг тамирчид ер нь бүгдэнд нь холбоотой юм гоё техникүүдийг заах байгаа. Тэгээд энэ бичлэгээ үзээд бас хажуугаар нь guys сураад авцаагаарай. Энэхүү гоё өдрийг зохион байгуулж байгаа Flexa-гийнхандаа маш их баярлалаа. Тэгээд Flexa бол Монголын үндэсний үйлдвэрлэгч. Тэгээд шинээр гарч ирж буй бактери устгагчтай эмэгтэйчүүдийн өдөр тутам болон өдөр шөнийн хэрэглэл байгаа. Сайн байцгаана уу? Намайг Игчин гэдэг. Би мэрэгжлийн хөл бөмбөгийн тамирчин. Сүүлийн 7 жил одоо эртээ хөл бөмбөгийн дээдлийн тасгалжуулагчаар ажиллаж байгаа тийм хөл бөмбөгч юм байна. 7 жилээ. Эйгүү удаа юу байсан бэ шүү дээ. Тоглоод бол бараг 10 гаруй жил. Ваа. Хэдтэйгээс тоглож эхэлсэн? Хамгийн анх 13 таа тоглож эхлээд яг мэрэгжлийн тамирчнаар Хятад руу яваад. Хятадд нийтдээ 4 жил тоглож аваад Монголд буцаж ирсэн байгаа. За өнөөдөр болохоор хоёулаа анхлан суралцж байгаа учраас те ерөнхийдөө дөрвөн болон үндсэн 2 техник үзье. Цохилт болон дамжуулалтын 2 техникийг өнөөдөр зааж өгье. За ойлголоо. За надад болохоор айгүй гоё юм ураа зааж өгсөн. Тэгээд би түрүүн мэдэхгүй байсан ингээд энэ Кристиано Роналдо сүү гэдэг нь юу? Яг хийхдээ хийх хэрэгтэй байхгүй юу? Сүү. За сүү. За түрүүн бас ингэсэн шүү дээ. 1 2 сүү. За тэр хүртэл хоёлаа эхлээд гүүн мэдээж гүйлт ч юм бол яг бие алалтын үндсэн одоо техник шүү дээ те. Хөлбөмбөг бол ерөөсөө за тэгээд энэ дээр эренгүүтээ бол цаашаагаа эргээд ийшээ. Тэгээд хоёлаа буцаад явна. За. Хоёр тийш явах байхгүй. Тэгэхээр нэг удаа. Бид чи ер нь бол тоглолтын донд бол ойролцоогоор бараг 6 км хүрч юм. Юу цааш марафонд бүр алах юм шүү. Йоо за тэр би халаалт бол нэрээ үнэхээр no joke. За бүр үнэхээр no joke. Тэр хөл мөлийг бүр ингээ яагаад байгаа ингээ гимнастикчин шиг нь штэ. Нэг ийшээ олгоол, нэг ийшээ олгоол, нэг дээшээ олгоол нэг тийм юу сонирхолтой санагдаад байсан. Бараг бүжиглээ юм шүү. Хашаага. Энэ одоо суух халаж байгаа юм. Мөрний үеийг халаж байгаа. Гүүхэд чи ингээ мөр хөдлөж байгаа шүү дээ. За. Одоо нөгөө тал руугаа. Урагшаа гараа явуулаад. Йоо, нуурах байгаа болоо гэж айллаа ш. Нөгөө өсвөртэй хийх гэдэг нь үү? Дайслаг. Дэлчэн. За хоёлаа одоо болохоор эхлээд дамжуулалтын техник үзээд хоорондоо дамжуулт сурна гэсэн. За Хөлийнхөө яг дотор хэсгээр буюу одоо яг энд байгаа хэсгээр дамжуултыг өгдөг. Гэхдээ бөмбөгнийхөө араас нь цохиж байгаа шүү дээ дамжуулт өгтөө. Гэхдээ бөмбөгний доор биш, дээр нь биш яг голд нь онох хэрэгтэй гэсэн үг. За тэгээ хөлөө ингэж болохгүй. Дотроор авч байгаа ч гэсэн тий. Бэлэгчтэй өөрлөгөө татаад яг нэг хэмжээнд одоо 90 градус болгоод за яг ийм болгоно гэсэн үг. За тий гоо шахаагаараа чангална. Тэгэх юм бол бөмбөгч өвчтэй байна гэсэн үг байхгүй юу? Яг зөв. За одоо тэндээс бүр бүр цохин. Гол хэсгээ оно шүү. Яг зөв. За одоо хоёлоо паслна. За. Тий одоо баруун хөлөөрөө яг саяны шиг над руу шууд явуулна шүү зэ. Сурцсан юм шүү. За баярлалаа би ялаа гэхгүй. Баруун хөл болохоор нэлийн хүчтэй ингээ явж болоод байгаа хгүй. Тэгмүүд зүүн болохоор зүүн дээр ингээ шахаа чангалангуудаа ингэхээр гэд өөрөө ирэхгүй ингээ гулжигнаад унчаад байсан заяа. Тэгээд нэг юм сонин. Гэтэ яг хөө тэгээд мэдээж нөө practice makes perfect гэдэг шиг practice хийгээд дадлаг болоод байгаа юм бол ер нь сурж болох үз. Опа. Тогтоолоо. Пас. Тогтоолоо. Пас. За одоо тогтоохгүйгээр шууд яв. За. Дахиад. За баруун зүгээс хамаагүй. Бөмбөгнийхаа ингээ доороос нь зөхиод байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг голд нь зөгчиж бөмбөг яг чигээрээ явна гэсэн үг шүү дээ. За бараг л ойлгосон.
Дахиад жоохон дэш яваад. Ёо. Дэш яваад. Зүг өвддөг байна. За бас. За. За хоёлаа. Үлэм яг үндсэн те одоо хүмүүсийн хамгийн дуртай техник буюу яг цохилтын техникийг одоо үзэх гэж байна. За яаж бөмбөгийг цохих вэ гэхээр конусын дээр бөмбөг тавьсан байгаа шалтгаан нь цохихдоо хүмүүс ингэ дээгүүр гоё цохиод байдаг шүү дээ те яг хаалганы дээр тэр 90 болон цохиол байдаг шүү дээ те. За тэр цохилтыг хоёул өнөөдөр сурна заяа. За тэр цохилтыг хийхин тулд бөмбөгийн хоёлаа сая голд нь онжсэн шүү дээ те яг гол хэсэгт амжуулалт өгтөө. Одоо болохоор цохихдоо бөмбөгийн доороос нь цохих хэрэгтэй. За гэхдээ хөлийнхоо за яг энэ хэсгэр гэх юм уу тий. За энэ хэсэг ингэдэ. Жохон дайлыг. Яг зөв. За тэгээд очиод бөмбөгийн доор очингод хөл ингэ дайлж байгааз. За энэ давч тохгүй шүү. Яг зөв. За тэгээд хөл ирээд за эндээс сорж байгаа хүүхд цаасаар гад. За яг ингэж доороос нь цохих шүү зэ. За конусоо онохгүй шүү. За явсаа. Ёо. Болж штэ. Яа. Ёо, яг ирэхээр. Тэгээ доороос нь нөгөө онохгүй болохоор бөмбөг дээшээ явахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгээ би яг үзүүлээ. Вау. Тийм үү? Тийм байна. Месси юу Роналдо юу? Месси юу Роналдо? Роналдо хал Мессиг мэдэн тэгсэн. Манай тал юм байна. Би ямар сайн. За доороос нь шүү. Ёо. Болчихлоо. Одоо арай гайгүй болчихсон. Дэжгүй явсан. Миний хөл өвчөнгөө сая. За гуруулын шууд дарааллуулаа зохих шүү дээ. Болж ин. Дахиад янз. Явлаа тэр ирчээр шууд. Гоё. Хүчтэй. Арай л гэдэг. Бас нэг баг тоглолоос болох юм. За бод ёо яах. Ингээ хөөргөөд ингээ сомлчул тэгээ явчих шүү дээ. За хоёлаа одоо болохоор гоё юу яана. Хуралт хийдэг шүү дээ тий. Одоо ингээд эсрэг багийн гараад ирэнгүүт ингээд хураал гараа явдаг шүү дээ тий. За тэр хууралтын ер нь бол dribbling хийж үзнэ гэсэн үг байхгүй юу. За энд ингээд 6 шиг конус тавьсан байгаа. Хойлоо сая дотроороо нэг пас өгөх техник үзсэн шүү дээ тий. За тэнгууд одоо болохоор дотроо ашиглаж хуурна гэсэн үг. За одоо нааш гүгд иртээ. Над руу гүгд иртээ. Ингээ гарч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэр энэ хууралтыг хойлоо үзнэ. Тэгээд за окей гэж явж. Яг зөв. Сайн. Болж ин. Энэ яг бөмбөг булаалаа. Энэ цэнгэл бөмбөг булаалаа. Буцаж авлаа. За гарч ирлээ хаал харуул цоглоо. Халтаарай. Одоо жоохон хурдан. За. Зүгээр болж ин. Гарч ирлээ цоглоо. Сайн. За ингээл давтлагч болж байгаа юм да. За бид нүүнийг юм арцгаар ултай шипи өмсөд идэв штэ тий. Тэгээ одоо ингээд цохоход ч гэсэн ингээд цохиж чадахгүй байгаа чинь пүүзтэй бас холбоотой байхгүй. Тий. Яг тэгэхээр эн чинь нөгөө хиймэл зүлэг байгаад байна штэ тий. Хайрцгаа өгсөн. За тэнгууд өөрөх нь өмссөн байгаа пүүз болохоор юм ултай пүүз байгаа даа тий. Тэнгууд нөгөө бамбалцаад байгаа нэгдүгээр штэ. Хоёрдугаар нөгөө бөмбөнд хүрж байгаа тэр хүрлтийг ингээд одоо 2-3 см дээш нь болгоод тэгээ нөгөө яг хүрх ёстой хэсгээрээ хүрхгүй байгаа. Үгүй хатуу байт юм штэ. Тий. Хатуугаас гадна юм нөгөө одоо юу гэх нэмхэн байдаг байхгүй юу? Тэгээ энэ шиг юм сетиг биш тий. Миний хөл өвдсөн харахгүй байна. Тийм байна. Окей. Ингээ мэрэгжлийн шипи өмсөд тоглох хэрэгтэй. Үгүй бол бас ингээд хөл өвдөн тий. Дээрээс нөгөө цогч байгаа цохилтын техникүүд бас жоохон буруу юм юутай ороод идэг гэсэн. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн хөлөмгт ч одоо юм хадаастай шипи өмсөд байгаа чи энэ зүлгэн дээр бас юм бидэрт нөгөө чөлөөтэй гүөх боломжийг олгож өгч байгаа гэсэн үг байхгүй бас хүч авч байгаа гэсэн. Хойл нэг эсрэг нэг тоглон заяа. За явлаа. Би бэлэн биш байна. Тэгээ багштай нөгөө нэг 1 versus 1 challenge дээр угаасаа хожигдохоо мэдчихсэн байхгүй. Тэгээ багшлахаараа наваа ингээл за жи ингээд энэ бөмбөгийг ингээ аваараа тэгэрэй гэд намайг өршөөгөөд байгаа нь угаасаа айгүй харагдаадсан байхгүй. Тэгээд тэрэн дээр нь бас ялчээ гэдгсэн чинь угаасаа ялж барахгүй юм бэлээ. Багш би нэг асууч юм. Энэ юу вэ? Энэ нэг Роналдогийн тренд хууралт гэх юм уу те? Бас Роналдо юм уу? Бас хууралт шүү дээ. Энд чинь ер нь бол ийм байгаа байхгүй юу? Эсрэг баян урд зогсчихлаа шүү дээ. Ишээ явах юм шиг дарангууд хүн ишээ явна шүү дээ. Дагаад. Тэнгүүд нь ишээгээр авчиж байгаа байхгүй. Тэгээ за Роналдогийн хоорс. Мэдгүй юм багш бөмбөгний хараас явж байгаа. За хууралт байлаа. Сайн. За тоглоо. За зөвхөн. Одоо ингээд олон жил тамирчин байгаагийн хамгийн том чаленж юу вэ? Төвчээр юм болов уу? Тийм.
Ер нь бол эмэгтэй хүн ялангуяа хөлөн мөв тоглох спортоор хичээллэгч одоо ер нь бол аюу төвчээрийн зүйл шүү дээ тий. Тэгэл хүнд хэцүү үе зөндөх тохиолдолд за тий спортчин амар хатуужил шаарддаг үлээ тий. Тэгэл нэг аюу олон бэлтгэлийн ард гарна, олон өдрийн бэлтгэлийн хөлсний ард гарна тий. Тэгээ тэр болгоны ард яг төвчээртэй байж чадсан тамирчин тий. Сахлаа готтой байж чадах юм бол үлдчихэж байгаа. Тэгэл төвчээргүй бол тэгэл эхлээл хаяа шүү дээ. Тэгэхээр төвчээр байх л гэж би бодож байна. Энэ жил бол World Cup 2026 болж байгаа шүү дээ. Бүр дэлхийн авраг. Тэгээд одоо дэмждэг пакет байгаа юу? Байлгүй ах уу. Одоо багасаа л Роналдог харж өслөө. Тэгээд энэ жил ямар Португал. Португал юм уу? Тийм. Яг улсынхаа нэрийн өмнөөс тоглож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ Роналдогийн хувьд энэ жил баг сүүлийн энэ жил хөөж бодож байгаа. За тэгээ Месси тоглож байгаа. Тэгээ ер нь бол дэлхий дээр байгаа яг шилдэг хөлбөмбөгчүүд яг улс улсаа төлөвлөлөд хоорондоо тоглож байгаа юм хамгийн одоо юу гэх юм амттай дэлхийн авраг болох гэж байна. Би бол Португалыг авраг аваасаа гэж бүр баг 2-3 жилийн өмнөөс л авраг төлөвлөлөөд тархиндаа баг манифест хийгээд төсөөлөн бодоод байж юм байна. За тийм. Би одоо тэгвэл юу вэ? Ерөөсө дэлхийн авраг өмнө нэг нөө сууж байгаад ингэ enjoy хийж үзэж байгааг байхгүй юу? Тэгвэл ямар ч тач гоё үзнэ. Тиймэрхүү дэлхийн авраг гэх ингэ шимдүү сууж байгааг үзэж байгааг байхгүй юу? Тэгэхээр хоёулаа өнөөдөр юусэн юм гоё бэлтгэл хийсэн юм чинь яг дэлхийн аврагын тэр Португалийн хамт сууж байгаад хамт дэмжиж үзье. Тэгвэл тий би зүгээр хань наалээ. Бас нэг гоё юм байна. Flex-аагаас битүүж зориулаад аягүй гоё фан одоо хөгжлөө чаленжууд бэлдэж өгсөн байна. Тэгээд тэр бүр амар сонирхолтой. Одоо мэдээж ингээд мэрэгжлийн тамирчны хажууд би зохиход угаасаа би давахгүй шүү дээ. Тэгэхээр яг жоохон би өөрлөгөө болгосон шүү гэж. Тэгээ цаана жоохон хилцэн байгаа. Бид хоёр төгсөн чаленж штэ. Хоёлаа энүүгээр нүдэ боо. Нүдэ боолоо. Очлоо. Эн дээрээ 5 эргэн тэгээд нүдэ бооцсон байгаад эндээс өшөглөн. Тий. Тэгээ одоо энэ гарт нагаа цэгэрээ штэ. Энэ бол минийх гэж. Хөө яаж битсэн? Эндээс би өшөглөн. Эндээс би юм байна тий. Тий багш зүгээрээ уушлаарай. Тий би бас ингээд нөгөө нэг угаасаа амьдрал дээр бол бачихгүй. Гэтэ энэ дээр ганц бачиж идэх. Өнөр хоёулаас нөгөө амар бооцоо моцоотой явж байгаа шүү дээ. За тэгэхээр шүү дээ. Яа үүрээ тий. Үүрээ талбайд хойрч. За үүрээ за. Юу цаас хажуулаад авах гэчихв. Цаас хажуулаад авах. Тгий цаас гэдэг юм. Цаас хажуулаад авах. Дав хажуулаад авах. 1 2 3 За 1 2 яна чуутэ. 4 5. За. За цоглоо. Энэ Орсно энэ юу амар юм бэ? Чаавса. За тэгтээ зүгээр бид нэр багшийг харцгаая. За 1 2 3 4 5. За болцсон уу? За хаалга руу харсан уу? Би хэлэхгүй шүү дээ. Бас орон зай баримж бай шүү. Ингэж байгаа төгч болно шүү дээ. Тэр аваагад айгуу гоё явлаа. Нэг амар юу байгаа л. Тийм ээ. Би шийд рүү харж гинөө. За. Шийд гинэ энэ. хаалга шүү. За би хаалга руу харж байгаа юм. За. 1 дараагийн 2 3 юу нэг хийх байна. За зөвсөн. Ёо. Би ер нь бүтгүй. За. Дараагийн энэ уушаа явуулж байна. Яа. 1 2 3 4 5 тэгрээ. Игээр. Эмчлэгш. Орицсон юм бэ. Ваа! Баяр үргээ. За баярлалаа. Тэгсэн амар гоё аргашаага ингэж явж ирснээр бүр яг гоё ирж ингэж мө. За дараагийн чаленж болохоор нэг том бөмбөг байгаа. За би гэсэж игүүг аваад юм. За энийг хоёулаа бооцоотой хин их оруулсан дээр үзэх юм байна. За. За энэ нэг нь тэр жижигхэн бейсболын бөмбөг өшөглөгдөхөө. За амжилт багш өрсөлдөгч минь ээ. Оо ямар хөөрхөн жижигхэн начиг жижигхэн юм уу шүү дээ. Оо за энэ бол. За гоё. Би бараг очигч юм шүү. Бас. За гоё. Энэ нараа хөөрхөн бөмбөгийг юу н айж өгөх шийдэх хэрэгтэй. За. Одоо сурсан эрдмээ гаргадаг да. За ядаж нэгтэй нэр үндийн нэгэ авах хэрэгтэй.
бас онжил байгаа юм байна. Тийм ээ. Нэг. За. Энийг дөр шидчих юм уу? Рональдогоороо ингэж мэгж байгаа л. Харин тийм ээ. Шагаамаа бол олчихгүй дээ. Ваа! Guys, өнөөдөр бүхэн ингэ ивэлээ намайг 2 1 finally шударга ясаар Хочлоо. тийм ээ. Хочлоо. За тэгээ азуулж аль нь шийтгүүлсэнгөө. Гэтэ ер нь бол би нэг чансаагаас үзчихье гэж бодоод ер нь багшаагаа нэг үүрээд нэг нэг хүндэтгэлтэй ингээ нэг яваад үзье. За. Оо, амар хүүхий биш. Guys, би баг гүйлгүй ч юм байна да. Яах юм? Яах юм? Настай багтаа авах юм уу? Яах юм? Тийм ээ. Ийм хөөрэ тоглогч хэрэг байна уу та гэдэг. Окей. Багш нар чинь нэг зан арга шинэ хувьд амар гоё те цогцлог нэг тийм тэр зан арга шинэ өөрөө талбай дээр амар нөлөөтэй байдаг байхгүй. Тийм үү? Ямар сонирхолтой юм. Характер хэрэгтэй гэж guys. Хэрэгтэй. Тэгвэл надад ирээдүйг бараг байгаа юм шүү. Байгаа. Аль шууд манай багт олцоо те. Тэгээ багтаачсаа жийж шалгах. Тэгш. За тэгээ guys энэхүү гоё өдрийг зохион байгуулахад тусалж байгаа Flexa-гийнхандаа маш их баярлалаа. Тэгээд би түрүүнээс Flexa гэдэг байгаа. Энийг юу гэдгийг мэдэж байгаа юу? Мэдж байгаа. Мэдж байгаа мó? Мэдгүй яах вэ? Тэгээ бас үзэгчтэй гоё тайлбарлаад өгье гэж бодож байна. Тэгээ Flexa бол манай Монголын үндэсний үйлдвэрлэгч. Тэгээд яг ийм active өдрүүдэд гэх юм уу ингээд нэлээ хөлс гарсан наашаа цаашаа гүйсэн дээ одоо ялангуяа ингээд 10 хэдэн жил тамирчин бас байсан хүн бол мэдээж нөгөө сарын тэмдэг ирэх үеэр айгүй хэцүү ч юм уу байдаг штэ ер нь өвдөлттэй ч юм шиг нэр тэр үеэ яаж давсдээ сартаа нэг бол зоолттой байгаа штэ яг хөө тэгэл ер нь бол тоглолттой үедэд бол тоглолтын сэтгэлзүүд бол аюу нөлөөлдөг. Яг мэдээж нөгөө яг хэрэглэлийн хувьд гэх юм бол мэдээж хамгийн одоо тий сайныг нь хэрэглээл тавьчихсан. Уусал сайтай хэрэглээ нөө штэ. Тэгэхээр Flexa маань болохоор яг дотроо бактери устгагчтай гэдгээрээ илүү давуу талтай байгаад байгаа. Тэгэхээр нөгөө бидний ингээд хөлс мүс гарах наашаа цаашаа ингээд тэг гүйж байгаа үед бол нөгөө бактери устгагчтай тэгэл ингээд мэдээж сарын тэмдэг ирсэн үеэр бол яалтчгүй бас хэрэгтэй зүйлүүдийн маань нэг болчоод хэрэглээ болчоод байгаа юм л да. Тэгээд шинээр Flexa маань яг өдөр тутам болон одоо эмэгтэйчүүд ялангуяа тийнейж охтуудад бас тамирчин хүмүүст зориулсан өдөр шөнийн юм гоё хэрэглэл тэгээ шинээр гарсан байгаа. Тэгээд түүнийг Flexa гэдэг юм гоё active day-үүдийг хөгжилтэй өдрүүдийг ингээд хамтдаа өнгөрөөж байна. Багштай зориулаад Flexa-гийнхаа гоё бас гарын бэлгээс өгж байна. Өнөөдөр хүрсэн ирсэнд баярлалаа. Тэгээд Монголын үндэсний үйлдвэрлэгч Flexa, Flex your comfort. So баярлалаа. Thank you. Bye guys.